За тэгш өнцгтийн уртыг 3 дахин ихсгэж өрөвнийг 6 дахин багасгана гэж байгаа. За тэгвэл анхны тэгш өнцгтийн талбай хэрхэн өөрчлөгдөх вэ гэж асуусан. Тэгэхээр би анхны тэгш өнцгтийн маань урт өргөн за би доорн талбай гэж биччихье. Тэгэхээр би анхны тэгш өнцгтийн маань урт нь 10 см, өргөн нь 6 см байсан бол талбай нь энэ хоёрыг үржүүлээд 60 см квадрат гарч ирнэ. Гэтэл уртыг 3 дахин ихсгэнэ гэсэн. Урт 3 дахин ихсгэхээр биднэрт 30 см гарч ирж байгаа. Өргөнийг 6 дахин багасгана гэхээр 1 см гарч ирж байгаа. За тэгвэл энэ тохиолдолд бидний талбай бол 30 см квадрат гарна. Тэгэхээр анх 60 см байсан зүйл 30 см болчихоор хэд дахин өөрчлөгдсөн бэ гэдгийг олохын тулд 60-ыг 3-д хуваах юм бол 2 дахин 60 байсан зүйл 30 болчихно гэдэг чинь багасж байгаа гэсэн үг. Тэгэхээр 2 дахин багаснаа гэсэн үг. Тэгэхээр бидний хариулт бол хариулт байсан байна. За одоо гэтэл энэ дээр нэг ийм асуулт гарч ирнэ. Яагаад анхны уртуудыг 10 см, 6 см гэд аваад талбайг 60 гаргаж ирээд байгаа юм бэ гэх. Тэгэхээр бид нар бол энийг бол өөрсдөө зохиомлоор гаргаж ирээд тооцож гаргаж ирж байгаа гэсэн. Тэгэхээр тоон утга авахдаа биднэрт хамгийн гол зүйл бол 3 дахин ихсэн. За энэ ихсэж байгаа тохиолдолд бол анхаарах шаардлага бол байхгүй, харин өргөн 6 дахин багаснаа гэсэн учраас бидний өргөн болвол аль болох 6 хуваагддаг тоо сонгож авах юм бол илүү ботход илүү хялбар байна гэсэн үг. Тэгэхээр энэ тоонуудыг бол өөрсдийнхөө дураар сонгож авч байгаа. Тэгэхээр уртыг хидж гэж авч болно, өрөөнийг хидж гэж авч болно. Хидж гэж тооцоолсон бидний хариулт бол 2 дахин багассан байдалтай гарч ирнэ. Энийг л анхаарах хэрэгтэй гэсэн үг.